За та бүгдийнхээ өнөөдрийн амгалан айлтгая. За өнөөдөр бид хүүхдийн асуудлаар хууль тогтоох эрх мэдлийн байгууллага, ард иргэд, эцгээхийн төлөөлөл, сургууль хүмүүжлүүд та бүгдтэйгээ хамтарч энэ нийтийн сонсгол хийж байна. За хүүхдийн асуудал өнөөдөр Монголын хамгийн том асуудал өгөөд үндэсний эрх ашигын үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болсныг бид өнөөдөр та бүгдтэй хамтарч өнөөдөр хэлцэж байна. Бидний ирээдүй болсон Монгол улсын ирээдүй болсон хүүхдийн эрх ашиг, Монгол хүн байхын утга учир, Монгол иргэний төлөвшлийн асуудлыг бид ингэж хамтаараа шийдэж, шийдлэг гаргах нь өнөөдөр бас цаг үе болсон асуудлаа гэж миний бие ингэж үзэж энэ асуудалд бас идэвхтэй оролцож байгаамаа. Улсын хурлын хэд хэдэн гишүүдээс өнөөдрийн нийтийн сонсголын дагуу хуулийн дагуу өнөөдрийн хилцүүлгийг зохион байгуулж байна. Энд олон үнэтэй санал санаачлалууд гарч байна. Бид энэ асуудлыг нэгтгэж хамтаараа үзэл бодлоо, итгэл үнэмшлээ, бодлогоо нэгтгэжээж төрийн бодлогын хэмжээнд бид шийдвэр гаргах ийм итгэлтэй, ийм сонирхолтой байгаа. Бид олон зүйлийг өнөөдөр олон талаас ярьж байгаа. Түүний дотор өнөөдөр бид нар эцэг эхчүүд, сургууль хүмүүжүүд өгчид бидний тухайд энэ зүрх сэтгэлийн боловсрал гэдэг юмыг бид хамгийн зөв төлөвшүүлэх шаардлага байна гэдгийг хууль тогтоогчийн хувьд би үздэг юм аа. Бид 30 жилийн боловсролын тогтолцооны асуудал, хүний хүмүүжлийн асуудлыг бид орхигдуулсан байгаа. Зүрх сэтгэлээрээ асуудалд хандах, аав ээжигээ хайрлах, найз нөхдөд хайрлах, байгаль дэлхийгээ хайрлахаас эхлээд бидний энэ уламжилт, зан заншил, ёс суртахуун, хүүхдийн төлөвшлийн асуудлыг бид энд олон юмтай хутгаж, олон зүйл дээр ярьснаас болж бид одоо энэ хүүхдийн төлөвшлийн асуудлаар, ялангуяа дотоод хүүхдийн энэ сэтгэл зүйн асуудлаар хаашаа явж байгааг бид ойлгохоо болсон гэдэг энэ зарим судлаачдын хэлж байгаатай би санал нэг байдаг. Жохон чимэг байж байгаа юм өгцөг дарга. Энэ асуудлыг бид өнөөдөр ингэж шүүн хилцэж олон талаас нь бид ярих ёстой. Саяхан Монгол улсын засгийн газраас хүүхэд хамгааллын тухай хуулийг өргөн барьсан. Хууль батлах нэг хэрэгэ. Гэтэл бид энэ төсвийн шийдэл, тогтолцооны шийдэл, түүнчлэн энэ сургуулийн орчин, гэр бүлийн орчинд энэ хүүхдийн төлөвшлийг яах, хүүхдийн хүмүүжлийг яах гэдэг асуудлыг олон талаас нь бид ярьж шийдэх ёстой. Бидний ялангуяа бид бол гадны байгууллагын санал зөвлөгөө, гадны туршлага гэдэг юмыг бид олон жил ярьсан. Энэ хуулийн төслийг ярилцахад миний бие нэг шүүмжлэлтэй хандаж бас саналуудаа илэрхийлж байсан. Бид уламжилт энэ хүмүүжлийг олгох, нүүдэлчин ард түмний олон зуун жил бид уламжлан хүүхдтэй хүмүүжүүлж ирсэн энэ арга барилын тухайд бид бас энийг тодорхой хэмжээнд, бодлогын хэмжээнд шийдэх ёстой. Энэ шийдэл бид гаргах ёстой гэж миний бие үздэг хүн байгаа. Үздэг. Нөгөө талаасаа хууль эрх зүйн хүрээнд ялангуяа энэ эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага, багш сургууль хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагын тухай ямар шийдлийг гаргах ёстой бэ? Сургуулийн орчинд, гэр бүлийн орчинд энэ цахим хэрэглээ, ухаалаг гар утсны тухай өнөөдөр бид асуудлыг шийдэх, шийдлийг хуулийн хүрээнд, журмын хүрээнд өнөөдөр шийдэх ёстой гэж бодож байгаа. Саяхан одоо олон судалгаа гарч байна. Нүүбийн одоо хүүхдийн эрхийн том хурал зөвлөгөөнүүд, энэ урд хөршүүд бол энэ ухаалаг гар утсыг хязгаарлах, энэнийг хэрэглэхгүй байх тухай уриалга хурал гарсан байна. Энэ одоо байдлаар дамжуулж өнөөдөр хүүхдийн хүмүүжлийн асуудал, төлөвшлийн асуудал яригдана гэдэг